Амьсгалын болон өгүүлхийн эрхтнэрийн юр бусын айц хэмнэлтэй хөг их шиг гарган чадах нь бас л хөгжмийн зэмсэг хөгжихийн ихэнх үеийн урлаг юмсанжээ. Малын бэлчээр, ангийн шивээ газарт бүлбөөлөх, тагнаа таших, хоолойгоор лимбидэх, дандилдах урлаг түгээмэл хөгжиж байсан түүхэн цаг үе монголчуудын хөлгөө. Монгол ардын язгуур урлагийн нэгэн төрөл бол дандилдах урлаг буюу хөлний цохилтын урлаг гэж ийм урлаг манай Монголд байдаг. За энэ 1983 онд болсон бүх орд төрний язгуур урлагийн наадамд завхны нэг ах төрүүлж байсан ийм хөлний цохилтоор энэ урлагийг хийж төрүүлж байсан. За энэс хойш нэлээд тасарсан болов уу гэж би тэгж боддог сонсож яваад 2011 онд болсон ардын урлагийн наадам бол завхны бас нэг ах энийг дуулаад алтан од авсан. Мөнгө од хөрөл од авсан байгаагүй. Тэгэхээр дандилдах урлаг гэдэг бол дууссан болов уу гэж би зүгээр дотроо бодож байсан. Тэгээ 2013 онд хам богд сумд болсон Говийн 3 аймгийн ерөөлч магтаалчдын уралдаанд манай дорногоо өмнө Говийн магтаалчтай ийм гоё сайхан уулзалт тоглолт болсон. Энэ дээр би ардын ерөөлч жигмэд дугай архины хорвын орчин үеийн согтуу гэсэн магтаалаар би оролцоод студентийнх нь завсар хоорондоо нуулгатан зэрэг энэ хөлнийхэн цохилтыг оруулж өгсөн, жимэг болгож оруулж өгсөн. Тэгээд шүүгчнэр дотор байсан манай соёл урлагийн сургуулийн хөвмийн багш, од сүрэн багш. За тэгэхээр наадах чинь үнэхээр дандилдах урлаг гэдэг юм дууссан байгаа. Харин чи энэ говь нутгаас гаргаад ирдэг сонин байна гэж байсан. Тэгээд би бас энэ бас ямар ч байсан ард түмний хэрэгтэй урлаг гэдэг бол гүйцэд мэдэрч явсан. Ер нь намайг жоохон байхад манай аав дуулаад энэ хөлний цохилтыг явж байдаг байсан. Тэгээд өшөөгөр би бол надад бол зааж өгсөн тийм багш байхгүй. Тийм учраас би ааваасаа өвлж үлдсэн болов уу гэж ингэж боддог. Дандилдах буюу хөлний цохилт энэ урлаг бол ерөөсөн бас хүмүүст нэлээд төстэй бас нэлээд амьсгаа орж хүч хийж байж тагнаан ташил буюу шүдний ард тал руугаа цохилт өгч ер нь энэ улаан хоолой энэ багал зургийн шахалт хэдээр нэлээд ордог ийм урлагийн болов гэж ингэж боддог. Ер нь бас нэлээд хүч тамир ордог ийм урлаг юм бэлээ. Тийм учраас би бас энийг бас цаашид бас шөөс өөрийн сайн сурыг гэж ингэж боддог. Тэгээ Монгол ардын нэг доо аялья.
Багтаамжил одоо бас одоо хөөмийн урлагтай ер нь төстэй бас нэлээ хэдийдээ ахтаа өдөр дуурах боломжтой ерөөсөө. Тэгээ хөл амархан өсч болно шүү дээ чинь ерөөсөө. Юуны хөгжмийнхээ урлагтай болох юм бол Кремль одоо орж байгаа. Нээлмгой шансны одоо Кремлүүдийн цохилд орж ирэх тийм юутай бас урлагтай хамсарч хийж болох тийм. Бор 32 16-т бас хэлний цохилд түргэн байх тусмаа ер нь бас амархан тал руугаа удаан хэмжээний дуу хөгжим эдгээр сонсоод тоглоход бол хэлний цохилд бол ээдрэх ийм бас тал бий. Амьсгааг шаарддаг.